За телевиз суугаа үзэгчтэй өглөөний мэд хүргэе. Намайг Болор Цэцэг гэдэг. Би одоо 53 настай. За алхалтын маань одоо анх ихсэн шалтгаан маань бид нэг хотын амьдралд ингээд бүр бетонны хам доторх амьдралд одоо маш их стресстэй, маш их одоо амьдралд нэг жоохон хүнд байлууд үүсээд ирсэн. Тэгээд би 40 наснаасаа эхлээд гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ хаяа богд бол руу салхинд гарах маягаар хаяад нэг гарч алхдаг байсан. За нэг алхаад юм уу, хоёр алхаад юм уу, гурав алхангуудаа хүн одоо бүр ингээ огт өөрчлөгдөж явчихдаг юм бол байдгүй юм байл лээ. Ерөөсөө би өөрийгөө маш их ядарч байгааг одоо ямарваа нэгэн байлаар би эмнэлэгт очих гээд байгаагаа мэдрээд эхэлсэн. Одоо наацхийн асуудал зөв толгой тавлж өгдөг тийм ээ. Өглөө унтаад болсон ч ерөөсөө ядрасан хэвээрээ ядаргаа маань гараагүй байх жишээний. За одоо тэгэхээр хүн яадгийн хэрэгсэл за эмчид үзүүлээ гэдэг юм байна. Гэтэл ерөөсөө би эмнэлэг явхаасаа өмнө одоо ууланд алхаж ирсэн. Ууланд алхаад ирэхээр нөгөө эмнэлгээсээ илүү үйлчлэгийг аваад байгаагаа ерөөсөө мэдэрдэггүй. Одоо ууландаа дурлаад яваад л байсан. Гэжэл одоо хагас жилийн дараагаас ахуулаад өөрийнхөө эрүүл мэндийг одоо эрүүл болох, стресстгүй болох, бухимдахгүй байх, толгой талж өвдөхгүй байх тийм ээ. Өглөөс сэрсэн ч би одоо сэрэх ажлын бүтээмж маань одоо бүр хэд дахин одоо нэмэгдэх. Одоо би энэ ажлыг яаж хийнэ ч юм уу, яагаад ядраад байгаа юм бэ гэж бодхоосоо илүү ерөөсөө ууланд алхаад ирэнгүүл ерөөсөө хүнд маш гой санаанууд төрж ирдэг. Одоо ерөөс ингэмээр юм байна, тэгмээр ийм хийх хэрэгтэй байсан байна. Тэрийгээ ч ингэж амжуулах юм байна. Өнөөдөр ингэх юм байна, маргааш ингэх юм байна гэд. Ерөөсөө маш их хурдтай болоод эхэлчихдэг юм билээ. Хүний тарих амрах гэдэг бол одоо ерөөсөө хүнд маш хурд нэмдэг. Ганцхан хөлөөр алхаад байгаа биш. Хөл маань бидний яадаг бол бүр бие организмыг тархийг маань бүр цэнгэлж идэг юм байна гэдгийг би одоо өөрийнхөө бодит туршлагаар л одоо бүр маш сайн одоо баталж чаднаа. Одоо тэрний маань үр дүн бол одоо надад дээр 100% явагдсан. Одоо миний бие организм одоо эрүүл байх, ямарваа нэгэн надад одоо суур өвчтөл бий болох одоо тийм асуудал бүгд байхгүйсэн. Харин ч бүр дахин өшөө хийх, бүтээх одоо сансан одоо юм амжилтаа гаргах тийм амжилтуудын маань одоо эхэлдэл одоо алхалтаас эхэлсэн. Бараг залуу насндаа ажиллаад хөдөлмөрлөөд үр хөвгтөд хийжээгээд гэр оронтой болох гэж зүтгэж явсан бол одоо би одоо хүн бол төрсний маань утга учир юу юм бэ? Яаж одоо бид нар ингэж эрүүл амьдраад дахиад одоо хийж бүтээгээд тэрнээс гадна үр хөвгтөд ч гэсэн одоо сайн сайхныг одоо бусаддаа ч гэсэн сайн сайхныг өдөрлөд амьдарч болдго юм бэ гэдгийг ерөөсөө уулнаас алхалтаас авсан. Одоо алхахтаа хүн болж өгвөл ерөөсөө байгалийн сайхан руу, эрүүл агаар руу одоо бүр сонголт хийгээд алхах юм бол одоо манай Монголд одоо хангалттай байдаг. Бид нар ерөөсөө дөрвөн уул маань үнэхээр маш гоё одоо ард түмний эрүүл амьдрах нөхцлөөр бүр ингээд дүүрэн байж байгаа тийм сайхан уулгасны дунд бид нар амьдардаг. Тэрийгээ одоо ерөөсөө огт мэдэхгүй одоо ингээд амьдарч ирсэн. Тэрийгээ би одоо мэдээд амьдарсан сүүлийн одоо 10 жил маран одоо тухайн насан дээрээ зогссон. Одоо би 53 настай гэхэд би ямарваа нэгэн байдлаар энэ тэнд өвдлөө, ийшээ очие, тийшээ очие, миний бие организм ингээд тэгээд өвдөг тохоо өвдлөө, гар хөл хөгшөрлөө гэдэг асуудлууд одоо огт мартсан байгаа. Одоо алхалтынхаа хүчээр бүр одоо бүр спортод дуртай болсон, сакс тоглож, бөмбөг тоглож, волейбол тоглож ч юм уу тий. Ерөөсөө насжилтад юу хэрэгтэй юм бэ? Бид нар яаж эрүүл амьдрах юм бэ гэхээр л ерөөсөө ганцхан алхачил авах хэрэгтэй юм бэл. Монгол улсын хөгжлийн явцын хамгийн хүнд үеүүдэд бидний одоо ингээд залуу нас ингээд өнгөрцөн байдгийг. Тэгээ тэр болгоныг ингээд зүгээр өнөөдөр би яаж игээд хөдөлмөрлөд мөнгө олох хэрэгтэй, үр хөвгтөд хийжих хэрэгтэй гэж бодож исэн бол одоо харин би алхаснараа хамгийн түрүүнд алхалтынхаа цагийг гаргадаг болсон. Тэр их хүнд цагуудад би одоо хангалттай хөдөлмөрж болсон юм чинь одоо өөртөө жоохон зав гаргах хэрэгтэй юм байна гээд одоо ажлынхаа цагаас илүү хөдөлмөрлөх цагаас илүү би алхах цагаа эхэлж гаргаад бүр ажлынхаа менежменттэй бүр 7 хоногийнхоо төлөвлөгөөн дээр ерөөсөө хагасаа өдрийг яг одоо миний номер 1 ажил болгосон. Тэгээд тэрнээс бусад цаг хугацаанд бусад ажлуудаа зохицуулж явж эхэлсэн. Тэгэхээр нэг өдөр ууланд богд уулраас ингээд алхачаад ирэх ямар хаашаа чамаа авахгүй одоо уул руу тийм ээ ингээд бүр өөртөө цаг гаргаад ингээд алхачаад ирэхэд би дараагийн 7 хоногийн хагасаа өдрөө хүртлээр бүр ингээд 100% ингээд ирчвчээр цэнэглэгчдэг. Одоо миний ажил зүгээр ингээд санснаар бүтээд ингээд ямар ч ядрахгүйгээр стресстгүйгээр илүү ч одоо урд хууртахаасаа тийм жоохон стресстэй ажиллаж исэн бол бүр стрессгүй ажилладаг болсон. Гадны улсууд одоо энэ алхад маш дээцэгтэй хөгжсөн байна. Бид нар нөгөө тийм юмд явж үзэх гээд олон улсын алхад гэдэг юмд оролцох гээд Солонгосын монжууд болох нь олон улсын урилга одоо дүүргээр дамжиж одоо Баянгол дүүргээр дамжиж одоо ирсэн байсан. Тэгэхэд манай одоо тэргүүн маань Баянгол дүүргийн иргэдийн хуралд ажиллаж байсан байсан. Тэгээ бид нарыг уриалаад ерөөс ийм юм байна, ийм юмд явах гэж байгаа гэдэг. Тэгээ бид нар визэнд орох боллоо. Тэгсэн чинь визэнд орох болоод энэ хүмүүс яг алхагч юу гэж асуусан бид нар юусоо ойлгоогүй байхгүй. Яагаад ойлгоогүй юм бэ гэхээр бид нар чи алхагч гэдэг юм байдаг гэдэг мэдэхгүй л байгаа байхгүй юу.
Тэгээд хэдүүлээ за визэнд ороход бид нар ингээд хүнд үзүүлэх юмтай байх хэрэгтэй юм. Тийм учраас нэг алхахыг богд руугаа ч явж одоо үзээгүй хүмүүс байж исэн. Тэгэнгүүтээ ерөөсөө бид нар богд руу алхаад нэлээд дулаарсан байсан. Тэгээд уулын хувцас ямар байдгийг агаарт ямар хувцас өмсөх хэрэгтэй те. Тийм ойлголт ч байхгүй зүгээр нөгөө өөрсдийнхөө хэрэгэлдэг пүүс гуталтайгаа ингээд бүр ингээд өстэй нэг цагтай нэг оранж нэг курт гэдэгс. Тэр мөрөндө гараа явцсан. Тэгсэн чинь ерөөсөө айгүй халуун таарад нилээ яваад бүр ядраад халуу цаагаад хамаг хүсэх гоож. Одоо болио буцъя гэд. Тэгснээр зураг авах гэж байгаа байхгүй айгүй. Тэгээд тэгж анх удаа явж исэн. Тэгээ богдуулын баруун оргил дээр гарчаад ирж исэн. Одоо тэр маань ерөөсөө манай нэг ангийн охин найз маань байдаг. Тэр найзтайгаа одоо манай холбооны тэргүүн болор эрдэнэ бид гурав анх удаага тэгж нэг стон богд удраа алхах мөрөө гаргаж алхалтаа хэлж исэн түүхтэй. Өөртөөхөө одоо алхалтаар судалгаа хийгээд стандарт одоо тэг хэмжил зохиох ч юм уу тогтоох ч юм уу ер нь ийм байж алхаж явах юм байна гэдэг юм тогтоож эхэлж байгаа. А ер нь манайхан бол километрээр хэмжигддэг алхалтуудыг одоо юу гэдэг юм Монголд зохион байгуулагч дотоодын алхалтуудад оролцох тий тэр стандарт ямар шаардлага хангасан байж одоо алхаж болох юм бэ гэдэг. Одоо тэр үл одоо манай одоо дөрмөнд бүр ингээд аягүй сайн тодорхой заагдсан байна. Одоо хүрэл цолноос ахуулаад тийм ээ алт тий бүр одоо хэдэн километрийн алхалтнаас дээш алхагчвал одоо олон улсын алхагч болно ч юм уу. Гэх маягаар одоо манад бол бид одоо 99 км-ийг одоо хамгийн анхны 99 км алхаж үзсэн хүн бол олон улсын алхалтанд оролцох хэрэгтэй байна гэх маягаар одоо ингээд шатлал дахиад явж байдаг. Тэгээ одоо 1000-аас дээш алхалт болох юм бол одоо 500 км алхалт хийх юм бол гэсэн одоо маш гоё болцлоо тавьж явдаг. Бид нар өөрсдөө тэрийгээ бүр одоо дөрмөндөө зохиогоод оруулсан явж байгаа. Монголд бид нар олон улсын стандарт нийцүүлэх гээд нэлээд их ажлуудыг хийж байгаа. За тэр маань ч гэсэн нэлээд амжилттай явж байгаа. Бид нар Монголынхоо 2 дахь удаагийнхаа олон улсын фестивалыг хийсэн. Одоо зуны фестивал байгаа. Одоо бид нар 8 сарын 25-наас 27-ны хооронд хийн. Өвлийн фестивалыг бас нодны бид нар хийж туршиж үзсэн. Бид нар өөрсдөө маш их гадагшаа явж судалгаа хийдэг. Ганцхан тэнд очиод алхагч болохоос илүү одоо улс орнуудаас одоо алхагч нар одоо ямар стандарт байдгийг тэгээ яаж тэр улс орн эрүүл мэндийн төлөө анхаарад одоо тэр нь одоо хөгжилд хүрч чадсан юм бэ гэдгийг бид нар өөрсдөө явж одоо алхангаа судалдаг байгаа. Солонгосын Монжуухтд болдог одоо бүр олон улсын алхалтанд оролцож исэн. Японы бас олон улсын алхалтанд оролцож исэн. Сая би Далианы Хятад улсын одоо Далиан хотын олон улсын алхалтанд энэ жил одоо 2 дахь оролцоод ирлээ. Энэ болгоноос бид нар дуршлаг судлах ямарваа нэгэн байдлаар Монголдо хэрэгжүүлэх одоо энэ алхалтанд оролцохдоо бид аль болох маш олон монголчууд авч явж одоо тэрийг одоо сурталчлах, таниулах одоо тийм одоо ажлуудыг хийж байгаа. Саяны одоо олон улсын алхалт маань ер нь бол цол эрхэмтэй ямарваа нэгэн байдлаар одоо бүр дээд зэрэг одоо хөгжил одоо тэр алхалтад хөгжсөн нэг удаагийн алхалтанд тэнд одоо бүр 600 700 мянган хүн одоо оролцох жишээ нь. Одоо ер нь л одоо хүмүүс эрүүл байхаас илүү өөртөө ч гэсэн найз нөхөрлөх өөрийгөө одоо танин мэдэх одоо сайн сайханд зориулах одоо орон нутгаа таних гой сайхныг үзэж харах тий. Одоо тийм юм руу бол одоо нэлээ ийм гой хөгжил зэвсэгт айгүй сайн явагдсан байна л гэдгийг бид нар олж харж байгаа. Хүний амьдрал янз янзын юм тохиолддог тий. Надад ч гэсэн хүн зүйл тохиолдож ирсэн. Тэгээд яг 40 настай байхдаа одоо ер нь яаж амьдрах хэрэгтэй юм бэ? Бидний амьдрал хаашаа яваад байгаа юм бэ? Ер нь одоо өдөө бол би яг юу хийж бүтээсэн юм бэ? Одоо өөрөө би яах хэрэгтэй юм бэ гэдэг нэг одоо дахиад нэг амьдралын маань нэг өөр нэг зам одоо ингээд надаас ингээд шаардаад гараад ирсэн. Тэгээд тэр үед би одоо ганц олж авсан юм маань одоо миний алхалт байгаа. Одоо алхаснараа би амьдралаа дахин бүр ингээд нэг дахин эргүүлээд одоо хүн болж төрсөн утга учиртай амьдрахын одоо нэг алхмаа одоо бүр яагаад би амьдарч байгаа юм бэ гэдгийг ойлгож эхэлсэн юм маань ер нь алхалт байгаа. Ер нь бол манайх бол Чех улсын стандартыг одоо 128 жилийн түүхтэй гэдэг юм байна. Чех улсад алхалтаар анх үүсгэсэн гэдгээр дэлхийд. Тэрэнгүүрэл 128 жилийн түүхтэй алхалтын түүхтэй гэж Чех улс одоо тэргүүлж явдаг юм байна. Тэрийг манайх одоо манай Монгол одоо бид нар одоо Монголын явган алхалтын холбоо маань одоо бидний энд одоо хууль дүрмийн ч юм уу тэмдэглэгийг хэрэгжүүлэх гээд одоо ажиллаж байгаа. Чехаас одоо дуршлаг судалж ажиллаж байгаа. Чехс манад одоо тэр үйл ажиллагаанд хийж өгж байгаа. Япон болон Солонгост бол алхалт бол одоо ингээд 28 дахь одоо жилийнхээ алхалтыг хийж гэн тий. Төдөх жилийнхээ алхалт хийж гэн ийм тим ингээд зөндөө түүхэд бүгдд нь байна. Яагаад Солонгос орнд гэхэд одоо хамгийн их нөгөө унаад бүр ингээд баг шороогоо идэх ногоо гудамжинд ургажээс өвсөө идэх үеэс эхэлж алхаж эхэлсэн гэж одоо хүмүүс нь ингээд түүхээ ярьд юм байлээ. Тэрнтэй адилхан сая бид нар Далианд очсон. Далиан бол одоо дэлхийн баг номер 1 одоо тийм маш гоё одоо хот болж хөгжиж байна. Тэр яасан бэ гэсэн ерөөсө Оросын мэдлэг байсан байна.
одоо Японы мэдлэлтэй байсан байна. Ингээд нэг арал болооцолтол байлдаал ингээд солилцоол байсан байна. Тэгж жаад Орос эзэлж явах хугацаанд буцаагаад хятад өөрт нь өгчихсэн юм. А тэр одоо тэгээд одоо тэр 70 сая хүн амьдардаг тэр хот одоо дэлхийн одоо номер 1 залуу хот гэж нэрлэгдэж явдаг юм байна. А тэр хотыг одоо хөгжилд одоо тэр алхад маш сайн хөгжсөн байдаг юм байна. Тэр үед бүр ингээд дэлхийн хүмүүст зориулагдчихсан хот болгож хөгжсөн байна гэдгийг тэндээс харсан. Тэр юугаараа одоо таниулж чадж байгааг ерөөс нь алхалтаар таниулж чадчихэв. Бид нэг нодно оролцож хат бүр 30 сая хүн оролцож байна. 30 мянган хүн гээд бид нар тоолоод байсан чи бүр ингээд хэд дахин давцсан. Бид нар ингээд хэлэхээр хүүшээ яг үнэн үү гэд бүр гайхаад одоо нөгөө гол нэг үерлээ дуурсдаг. Тэр шиг хүн урсж байгаа юм шиг тийм хүмүүс нь алхдаг. Одоо дэлхийн номер 1 одоо алхалтаараа тэргүүлэгч орон болж хөгжсөн байна Далиан хот. Одоо дэлхийн одоо саяны алхаад нь дэлхийн 32 орны алхагч ирж оролцож байна. Одоо тэрэнд одоо бүр гişнээ одоо тоогоороо одоо бид нар тоож аршихгүйгээр тийм тэр өргөн тэр их зам одоо ингээд үзүүр нь харагдахгүйгээр ингээд урсж ийсэн 70 хэрэг дагаад ингээд тийм маш гоё хөгжлөл өөрсдийнхөө олон улсынхаа стандартаар бол номер 1 дэлхийн алхалтын улс болгон хөгжүүлсэн гэж одоо бид нарт хэлжсэн. Тэгээд маш гоё алхалт байсан. Тэр өөртөө зориулаад ямарваа нэгэн байдлаар баах гэж гэсэн цаг гаргаад алхаад нэг үзээрээ одоо тэр маань одоо өөрийн чинь одоо эрүүл амьдрах хамгийн анхны алхам болж чаднаа гэдгийг би маш ихтэй хэлж байна.